Do you observe what is happening in your mind right now? Яг одоо таны сэтгэлд юу болж байгааг та ажиглаж байна уу? Whatever I Юу say болж is байна? secondary. But Миний юу хэлж байгаа нь хоёрдогч. you being aware of what is happening right now with you Харин таны дотоодод яг одоо юу болж байгааг is анзаарах нь primary. нэгэн тэргүүнийх. See? A Ойлгож байна question уу? arises and you're Асуулт waiting for төрж an байна. answer. Та хариултыг хүлээж байна. Are you aware of this? Энэ бүхнийг мэдэрж байна уу та? Or in your mind you are saying yes or no? Та эсвэл сэтгэлдээ тийм ээ, эсвэл үгүй ээ гэж хэлж байна. You agree or you Та санал disagree? нэгдэж байна, санал Are you aware зөрчилдөж of байна. this? Яг үүнийгээ мэдж This байна is уу? awareness. This Үүний чинь л ухамсар гэж байгаа юм. is a quality of consciousness which doesn't come unless we develop it. And Бид энэ чанараа хөгжүүлэхээс нааш гарч ирдэггүй ухамсарын нэг чанар нь энэ. unless we call for it. Бид үүнийг хөгжүүлэх хэрэгтэй. This is what I'm saying. Багшилж байгааг ойлгож байна уу? See, there are few qualities in human being Хүн төрлөختөнд хэдэн чанар байгаа. which makes a human different from an animal. Тэдгээр чанарууд нь биднийг амьтдаас ялгаруулдаг. Can you tell me what are those? Юу байх бол та надад хэлдэ? How come human beings are different from other animals? Хүн амьтдаас юугаараа ялгагддсан бэ? There are few qualities, only finger count. You can Та count хуруугаараа тоолохоор хэдхэн л ялгаа байгаа. them. One very obvious is laughing. Хамгийн илэрхий нэг нь юу вэ гэхээр инээх. You Инээдхүү. are bestowed with laughing. Танд инээхийг хайрлсан байдаг. Даяасан Understanding. байдаг. Though animals do Ойлгох. understand, the degree of human understanding is much different and much more. Амьтад хэдийгээр ойлгож чаддаг ч хүний ойлгох чадвар тэднийхээс өөр мөн арай илүү байдаг. Though there is intelligence, even in a bird, even in any species, there Ямар ч төрөл, амьтны ямар ч төрөл шувуу хүртэл оюун ухаантай. is certain amount of intelligence. Мэдээж тэд тодорхой хэмжээний оюун ухаантай. Do you see that? Тийм биз дээ. They make their nests, Тэд they know үүрээ where to go, барьдаг. they know how to pick up their food. They Тэр do хоол тэжээлдээ олж идэж чаддаг. everything. Тэр бүх амьдрахад шаардлагатай бүхнээ хийж чаддаг. All the needs of life they take care. But one thing they do not know is being aware of themselves. What is happening in them. Тэд амьдралд шаардлагатай бүхнээ хийж чаддагч тэдний дотор юу болж байгааг анзаарч мэдэж ухаарч чаддаггүй. Every moment. Хорон мөч бүр тэдний дотоодод юу болж байгааг мэдэрдэггүй. And this does not come in us unless we tap the source. Бид өөрсдийнхөө их үүсвэрт холбогдохоосноос бид ч бас мэдэж чадахгүй. For example, see, Жишээ нь we have been breathing all the time, бид цаг үргэлжид амьсгалдаг. aren't we? Тэгдэг лөө? Үгүй юу? Unless we put our attention, we'll not be aware of our breath. Гэтэл бид анхаарлаа амьсгалдаа хандуулахаснаас амьсгалтай эсгээ мэддэггүй. You know the first act of life that you did when Та энэ хорвоод мэдлээд хийсэн эхний үйлдэлээ мэдхүү? coming into this world is Юу вүлээ? you took a deep breath Та in. гүнзгий амьсгал авсан. And the last act of life Тэгэд амьдралын сүүлийн үйлдэл юу вэ? is breathing out. Амьсгал гаргах. Isn't it? Тийм биш үү? First act is you took a Эхний deep breath үйл in нь and та then гүнзгий амьсгал you авсан. started crying. Тэгээд уйлж эхэлдэг. Second act is crying. Тэгэхээр хоёр дахь үйлдэл нь уйлах байх нь. And your last act is you breathe out, you make others cry. Тэгээд та сүүлийн үйлдэлээ хийж амьсгалаа гаргаад эргэн тойрныхныгоо уйлуулдаг. When you cried, everybody else laughed. And when you laugh in the end, you will laugh. That is death. Somebody asked about death. Хүн болгон үхлийн тухай асуугаад байдаг. Үхэл гэж юу вэ гэхээр Second act is crying. And your last act is you breathe out, you make others cry. When you cried, everybody else laughed. таныг уйлахад бусад бүх хүн инээж идэг. And when you laugh in the end, you will laugh. That is death. Somebody asked about death. Харин та үхэлдээ инээмсэглэхэд бусд нь уйлж байдаг. Үүний чинь л үхэл гэдэг. Үхэл гэж юу вэ гэж хүмүүс асуугаад байдаг. Relief. Бүрэн дүүрэн чөлөөлөгдөх.
тайвшрах, тайтгарах. When you laugh, then everybody else cries. Тэгээд та тэгж тайвширч тайтгарахад бусад таныг үдж байгаа хүмүүс уйлж яадаг. Just a shift. Ийм л Change of өөрчлөлт duties. байдаг. Тэгж үүрэг нь өөрчлөгдөж байгаа. Тэр инех уйлах тэр үүрэг нь өөрчлөгдөж байгаа. Between this first act of life and the last act of life, Тэгэхээр амьдралын эхний болон эцсийн үйлдэл хоёр энэ all үйлдэл through хооронд life, we are бид breathing. амьдралынхаа туршид амьсгалдаг. Not a single moment we suspend our breath. Бид нэг хоромч амьсгалаа зогсоож байгаагүй. Whether dreaming, sleeping, eating, waking, Унтжсэн ч, зүүдэлжсэн ч, алхсан ч, идчихсэн talking, ч, doing ярьж исэн anything, ч, юу the ч breath хийж has исэн been with us. амьсгал тантай л хамт байсан. But we are not aware of it. Ааж бид үнийг мэддэггүй, анзаараагүй. Isn't it? Тийм биш үү? Breath is the link between your body and your spirit. Сэтгэл бол таны сүнс, бие хоёрыг чинь холбогч. And your mind. Мөн таны сэтгэлийн. And there are rhythms in the breath. Have you Гэт noticed? амьсгалд химнэл байдаг. Your Та бүхэн анзаарч breathing is ирсэн үү? different at different states of your mind. Таны сэтгэлийн өөр төлөвт амьсгалын чинь хим бас өөрчлөгддөг. Emotions, thoughts. Бодлын Have you химнэлээр observed бас өөрчлөгдөг. Та When you have анзаарч a ирсэн sigh үү? of relief, Та гүнзгий амьсгал ингээ гаргаад тайвширхад you breathe, your out breath, exhalation is more prominent. та ингэж санаа алдах үед чинь амьсгал гарч байгаа амьсгал маш тод мэдрэгддэг. And when you are enjoying something, Харин та ямар нэг үед таашаалтай баяртай байгаа үед when you are in pleasure, your inhalation is prominent. Your таны авж байгаа амьсгал чинь илүү тод байдаг. exhalation is in the background. Гаргаж байгаа амьсгал чинь харьцуулах юм бол арай бүдэг байдаг. You don't know when you exhale, but your inhalation is very prominent. Have Та you- яг амьсгалаа гаргаж байгаагаа анзаарахгүй ч яг тэр баяр хүртэ үедээ авж байгаа амьсгал чинь илүү тод байдаг. that is? Та анзаарч ирсэн үү нүгэ? So every mode of mind, every wave of emotion in us Тэгэхээр сэтгэлийн ямар ч төлөв, тэр сэтгэл хөдлөлийн ямар ч давлгаа have a corresponding rhythm in the breath. яг түүнтэй холбоотой амьсгалын тодорхой хэмтэй байдаг, хэмнэлтэй байдаг. And this rhythm in the breath has a corresponding Тэгээд тэр амьсгалын тэдгээр тодорхой хэмнэлүүд нь sensation in different parts of the body. биеийн тодорхой хэсгүүдэд мэдрэгдэж байгаа мэдрэмжтэй мөн холбоотой байдаг. So they're all linked. Тэгэхээр эдгээр бүгд нь хоорондоо холбоотой. When we look at them and we observe them, then Бид тэдгээрийг харж анзаарч эхлэхэд life becomes бидний more амьдрал integrated. илүү нэгдмэл цогц болдог. Mind becomes more integrated. Бидний сэтгэл илүү нэгдмэл байдаг. And we are able to do things more clearly and with more joy. Та тэгэд альваг маш баяр хөөртэйгээр анхааралтайгаар хийдэг. If you observe your mind, it's either in the past or in Та the хэрвээ сэтгэлээ анзаарах юм бол сэтгэл чинь эсвэл өнгөрсөнд эсвэл future. ирээдүйд байдаг. Do you see that? Мэдхүү. We regret the past Бид өнгөрсөнд харамсаж, and anxious about the future. ирээдүйд айж түгшдэг. Just imagine every exit you miss. Oh, I should have taken that exit. But Та ингээд өнгөрөөсөн тэр гарц бүхнээ ингээд эргээд санаал өө би тэрвэр гардаг байж, би тэрвэр л гарчдаг байж гэж харамсдаг. Тэгдэг үү? I should have taken that exit. It should have happened that way. Энэ юм яг ингэж tохиолдох ёсгүй байсан. Тэр инг хэрэггүй байсан. I made a mistake. Every Эсвэл би moment тийм алдаа гаргах ёсгүй байсан гэл. you think I made a mistake, I made a mistake. Тэгээ та би алдаа гаргачлаа, би тийм алдаа хийсэн шүү гэж бодох бүрдээ In a very unconscious or subconscious manner, you are piling up some dust inside you. тэр үедээ та одоо даал тухамсартаа яг өөрөө мэдлгүйгээр маш их тэр бохир тэр тоос шороог цуглуулж хуримтлуулж идэг. Би алдаа гаргасан гэж давтах болгондоо. And that regret Тэгээд тэр харамсал чинь piles up and it becomes хуримтлагдаад so big хуримтлагдаж хуримтлагдсаар хагаад асар том болдог. and you blow up. Тэгээд та одоо тесэрч дэлбэрдэг. Do you see this happening to you? Ийм зүйл болдгийг та анзаарч харж ирсэн үү? When you let go, Та харин альвааг сулж орхиснороо I mean, your mind can be in the present moment. таны сэтгэлд нь одоо цагт байдаг.
more and more and more and more. Улам илүүгээр одоо цагтаа ирдэг. You are able to smile and laugh from the depth of your heart. Тэгээд та зүрх сэтгэлийнхаа гүнээс инээж хөхрөх тэр чадвараа сэргээж байдаг. Life becomes more light and easy. Тэгээд амьдрал чинь илүү хөнгөн амар хялбар болдог. You know what do we do when Гэтэл бид юу хийдэг вүлээ? something wrong happens? Ямар нэг таагүй буруу зүйл болохоор We either blame ourselves or blame somebody бид else. нар өөрийгөө юм уу өрөөлийг буруутгаж идэг. We just don't take things as they are. Бид байгаа зүйлсийг байгаа чигээр нь хүлээж авч чаддаггүй. We want to find out a reason, label it and put the blame on somebody else. Харин түүнийхэн оронд байгаа зүйлийг байгаар нь хүлээж авахын оронд тэр шалтгаан буруутныг хайгаад тэрийг ямар нэгэн байдлаар цололж энэ тэгсэн энэ ингэсэн гэж тодорхойлж идэг. Or on ourselves. So we Бусдыг болон өөрийгөө яг тэгж буруутгаж идэг. Энэ тэгсэн тэр ингэсэн гэж. constantly get into this trip of blaming someone or blaming ourselves. Тэгээд бид өөрийгөө болон өрөөлийг буруутгах энэ тасралтгүй аяллыг үргэлжлүүлдэг. Which leads to Тэгээд one энэ another. аялал нь яг нэг нь нөгөө руугаа яг чиглэж идэг. You blame others Та because you blame бусдыг буруутгаж ийн гэдэг чинь ягаад гэвэл та өөрийгөө бас буруутгаж байгаа гэсэн үг. and because you blame yourself, you За тэгээд та өөрийгөө буруутгаж байгаа болохоор өрөөлийг ч бас буруутгана. do you see this? Яг ингэж pendulum ойлгож that ирсэн үү? Яг happens? ингэж нөгөө дүүжин цагны дүүжлүр шиг ингээл хоёр тишээ савлаад Life is not just that. It is much амьдрал зүгээр л энэ биш ээ. more to offer to us. Амьдрал бидэнд маш их зүйлийг санал болгодог. Don't you think so? Та тэгж бодохгүй байна уу? Someone asked forgiveness. Зарим хүмүүс нөгөө уучлалын талаар асуудаг, уучлах. First of all, you think somebody has intentionally done something wrong to you. Та уучлах гэдэг дээр юу болж ийн хэр хамгийн түрүүнд та хэн нэгэн тэр алдааг, тэр буруутай зүйлийг санаатаагаар хийсэн гэж бодож идэг. Then you try to forgive them. Тэгээд тэд нэр санаатаагаар үйлдэлсэн болохоор одоо та тэднийг уучлах гэдэг зүйлийг хийх хэрэгтэй болж байгаа юм. Тэднийг уучлах гэдэг юм. It becomes hard to you. Тэгээд энэ нь танд улам хэцүү байдаг. I would tell you compassion is better than forgiveness. Уучлалаас энэрч нэгүүлсэх нь хав илүү дээр шүү гэж би танд хэлнэ. The very word forgiveness Тэр уучлах гэдэг үг маань implies there is an intention in somebody's mistake. тэр хэн нэгэн алдаа санаатаагаар хийгдсэн гэдгийг л илтгээд байгаа юм. Somebody is bad, so you're Хэн going нэгэн муу. to forgive them. Тийм учраас тэр муугийн та ингээд уучлах гээд байна. Peep into their heart. Go Тэдний beyond зүрх their сэтгэлийн хар. words, Тэр beyond үгнээс нь чанах шиг хар. their behavior. Тэдний зан чанараас нь цаана байгаа зүйлийг хар. You will see they need compassion. Тэгэх юм бол та тэдэнд инрэл нэгүсэл хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоно. They need help. Тэдэнд тусламж хэрэгтэй. They're not happy. Тэд нар аз жаргалтай биш байна. One who is happy, contented, will not do a mistake. Аз жаргалтай сэтгэл хангалуун хүн алдаа гаргаад байдаггүй. Do you see what I'm saying? Багш хэлж байгааг ойлгож байна уу? Will not harm anybody. Will not be selfish. He cannot be selfish. Тэр аз жаргалтай сэтгэл хангалуун байгаа хүн амиа хичээж чадахгүй, бусдад аюул ачруулахыг хүсэхгүй. Do not see intention behind somebody else's mistake. Хин нэгний алдааг санаатай гэж битгий бод. See the inevitability behind others' mistake. Тэр хүн хин нэгний үйлдсэн алдааны цаана ямар нэг гарцаагүй зүйл байж л гэдгийг ойлго. You don't need to forgive. Тэгэх юм бол та тэднийг уучлаад байх шаардлагагүй болно. Simply smile at it Зүгээр л түн рүү инээмсэглээд л өнгөрөөчгөж болно. and you'll jump forward to help them. Тэгээд үсрээд тэдэнд харин туслах хэрэгтэй. Үсрээд тэр бүхний цаана гараад ойлгож When there байна. is wound somewhere deep inside a person, he will Хин нэгний дотоод бүр гүндэн тэр шарах байгаа бол just try to share that with other people. тэгээд тэр яг шархаа тэр хүн бусдад хуваалцахыг хүсдэг. What else can you do? Тэгвэл та юу хийх вэ? You just recognize, oh, he needs compassion. Compassion is Тэгвэл та энэ хүнд инрэх сэтгэл хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоно шүү дээ. the only medicine, treatment. Тэр шархных нь ганц эмчилгээ нь ерөөсөө л инрэх сэтгэл. Unconditional love is the only Нөхцөлгүй medicine. хайр энэ л зөвхөн цорын ганц эмчилгээ нь. Letting go
is the medicine for that. Мөн нэг эмчилгээ нь сул орхих. Huh? You know, we try to hold on to people. Бид хүмүүстэй зууралдаж тэдэнтэй хамт байгааг хичээдэг. Бид тэдэнд гацж тээгэлдэг. Even when we love with a condition. See, I love Бид хин нэг хайрлсан ч ямар нэг нөхцөлтэйгээр хайрладаг. you, so in return you must love me or do something else. Би чамд хайртай тэгэхээр чи надад ямар нэг зүйл хий. Better you prove your love to me that you really love. Чи надад үнэхээр хайртай л юм бол тэр хайргаа батал See, гэдэг. you doubt in the positivity of people, Та хүмүүсийн альва сайн сайханд эргэлзэж байдаг. in the goodness of people. You Хүмүүсийн don't сайн doubt in сайханд the эргэлздэг. negativity or Тэгсэн хэрнээ badness in the people. тэр хүмүүсийн сөрөг мууд нь эргэлздэггүй. Do you? Тэгдэг үү? Have you ever doubted in somebody's anger towards you? Хэн нэгэн танд ууралхад энэ хүн үнэхээр надад ууралж байгаа юм болов уу гэж та эргэлзэжсэн үү? Have you ever said, are you really angry at me? I Чи don't. надад нэрээ уурлаад байгаа юм уу? Believe Чи намайг ууралж ийн гэдэг чи юусе итгэхгүй байна гэж эргэлздэг үү? But if someone says, I love you, dear, you say, А гэсэн хэрнээ би чамд үнэхээр хайртай гэж хэлэхээр үнэ гэдэг. sure, truly, Тэ байна уу? Яг үннээсээ хайртай юу then prove гэдэг. me. Тэгвэл батал гэдэг. Just examine, what do you Тэгвэл doubt? ажиглаад хардаа та яг юунд эргэлздэг юм бэ? You doubt always that is good. Та үргэлж сайхан зүйлд эргэлздэг. Whether it is in you or in someone else. Тэр сайхан зүйл нь танд ч бай, өрөөлт ч бай та тэрэнд л эргэлздэг. When you are depressed, you never doubt your depression. Та But when сэтгэлээр унсан үедээ би сэтгэлээр унсан байна уу гэж эргэлздэггүй. you are happy, you doubt. А тэгсэн хэрнээ аз жаргалтай байгаа үедээ би үнэхээр жаргалтай байна гэж юу гэж эргэлздэг. Really happy? Би үнэхээр жаргалтай байгаа Is юм this really болов? what I want? Энэ яг үнэхээр миний хүссэн зүйл мөн And гэж then юу mind says, гэж. I'm not sure. Тэгээд араас нь юу гэдэг вэхээр би бол итгэхгүй байна. Би яг жаргалтай биш байх шиг байна гэж эргэлздэг. You got the best job, what you desired, and then Та яг үнэхээр хүсээдсэн тэр сайхан ажилдаа орлоо. this is the best job, I'm not sure. Тэгсэрнэ энэ яг үнэхээр надад тохирох хамгийн сайн ажил гэдэгт би нэг л итгэлгүй байна гэж эргэлздэг. But when you are in a tight position, when you don't want to be there, Тэгсэрнэ та яг байхыг хүсээгүй тэр нэг хэцүү ажил дээрээ байхаараа do you doubt, is it really true? No. энэ ярэ юм хэцүү байгаа юм болов уу гэж та эргэлздэг юм уу? Үгүй, эргэлздэггүй. You don't doubt that. Тэрэнд эргэлздэггүй. In order to trust, you first understand your doubt. Та итгэхийн тулд эхлээд эргэлзээгээ ойлгох хэрэгтэй. You doubt yourself Та and өөртөө you doubt people эргэлздэг, around you. мөн эргэн тойрныхондоо эргэлздэг. And then you doubt in the existence of God, Тэгээд та Бурхны оршин байгаад эргэлздэг. which is very abstract. Яагаад гэвэл тэр нь маш хийсвэр учраас.